Одоо нэг хадаас шүрүүп байсан ч энэ 3-ын шүрүүп, 5-ын шүрүүп, энэ 20-ын, 80-ын шүрүүп, 100-ын шүрүүп гэдэг ингээ хүүхдүүд ялгадаг болчихж байгаа шүү дээ. Тэр нэг бүх техник тоног төхөөрөмжтэй ажиллаа хөрөөтөө, дэрэл, ингээ өрөм бүгдэнтэй харилцаа сурчиж байгаа. Тэгээд хүүхдүүдээ хар бор гэлтгүү, баг гэлтгүү жоохон ч гэсэн ажил сургаач. Монголд юу ирээдүйд ажиллах хүмүүс, ажлын хүчний хүмүүс маш бага байгаа шүү дээ. Цөмөрөд гадагшаад гэж явчихаар яг хар бор ажил хийх, яг энэ жинхэнэ улсыг хөгжүүлэх хүн байхгүй. Бүгдээрээ л нөгөө нэг IT захим одоо ингээд супер зэ сайн байцгаана үүдвчтэй. Манай Sky Live Radio-гийн бас нэг өрмөц нэвтрүүлэг байдаг. За энэ бол бас нийгэмд бас өрмөц сонин содон бас болж бүтэж байгаа зүйлүүдийг үзүүлж харуулахыг зорддог л доо. Өмнө нь бол бид нар гадаад амьдрах ямар вэ гэдэг нэвтрүүлэг хийсэн. За энэ удаа бол би харин нэг өрмөц сонин зочныг бол онцолж байгаамаа. Өчигдөр би сошиал ингээл ухаал байжсэн чинь нэг эмэгтэй ингээд 2 хүүтэйгээ байшин барьж байгаа ийм постыг олж харсан юм л да. Тэгээд одоо цагт бол эмэгтэй хүн байшин ингээд 2 хүүтэйгээ нийлээд байшин барина гэдэг бол одоо биелүү нэлээд гайхсан яг үннийг хэлэхэд. За дээрэс нь тэгээд эмэгтэй хүн байшин барих нь тэгэл одоо 4-5 хүнтэй 6-7 хүнтэй бариад байшин барина гэдэг чинь ямар байдаг вүлээ гэж бодогдоод энэ эмэгтэйтэй холбогдсон юм аа юм л да. Тэгээ харин өнөөдөр бол бид тэр цаг заваа тааруулаад уулзаад энэ талаар нэг жижигхэн нэвтрүүлэг хийя гэж би тэр тохирсон юм. За тэгээд сайн байна да. Сайн байна уу? Сайхан намарч байна. Сайхан намарч байна. За та өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Нуур хөө гэдэг. Чингэлтэй дөрвийн 24 дور хороод байна. Зуслангийн бүстэй амьдардаг. Тэгээ 3 хүүтэйгээ энд одоо баг хугацаанд амьдарч байгаа. За. Тийм ээж хүн байна. За. Юу. Ер нь тэгээд энд одоо хэр удаа амьдарч байна? Зуслангийн бүсэд чинь би сая наашаа гарч ирэхэд бол их сайхан агаартай л байлаа л та. Тэгээд нэг тарих амрагч шиг нэг хотын бөглөрөөнөөс холдонгууд. Тийм шүү дээ. Айгүй амар 50 орчих шүү дээ. Энэ 19 оноос хойш. 19 онд энэ газрыг худалдаж аваад дүүтэйгээ одоо энэ хонь байшин бариад нэлээд удаан барьсан юм аа. Бараг жил орчим байсан байгаа. Мөнгөгүй зөксөөл. Тэгээ мөнгөтэй болохоор жоо. Тэг хүний л амьдрал шүү дээ. Тэгээд дуусгаа тэрэндээ айгүй 5 тухтай гүний удаг хуулаа халуун хүүхдээ устаага эрүүл агаарт үүд болохоор хүүхдүүд гараад үүднээсээ гуулган зам болохоор зам гараад гол руугаа орчиж чинь. Тэгэл өвөр чин туулааны мөрсөөр яваад айгүй тухтай тайв. Яг зөв ээж хүний болох нь хотын төв рүү хүүхдээ зөөнө гэдэг нь айгүй ачаал. Тэгсэн тэр хэмжээгээр хүүхдүүд бас маш их зүйлийг мэдж байгаа өглөө эрт басна. Одоо манай хүүхдүүд ч өглөө 5 өнгөрөөж басна. Хамгийн орой бас жоо хүүхд чинь л нэг 5:40 гэж басан шүү дээ. Тэгэхээр 6:30-аас өмнө гэрээсээ гарахгүй бол бүр энэ дээрээс натур руу бүхэн өргөөний тийшээ баян бүдрүү ингээ 3 хүүхд хөргөж өгнө гэдэг чинь өвлийн үйлдэлд айгүй хэцүү. Тийм юм тий. Хоолоо хийж хоолыг хийж өгөөл. Тэгэл буцаагаад нөгөөдүүлээ босгоол хувцас өмсөөл тэгэл яруу санд руу цөмөрөө юм аваад яг нэг бүтэн өдөр ажил орчт юм биш үү? Хөргөж өгөө тэгэл баг буцаагаад авчирсаар л нэг өдөр л. Тэгээ гайгүй цагаа зохицуулаад сурчаар гайгүй. Өглөө 6:30-аас өмнө гараал 2 томьёо нэг нь бүхэн өргөөн дээр нэг нь натурын тэнд хөргөж өгөөл. Тэгэл эргээл дахиад ирэх чинь ямар ч төгжрлгүй 7:30-аас өмнө буцаад гэртээ ирчихэж байгаа. Тийм үү? Эренгүүтээ нөгөө тэр чинь хүүхдүүд бас жоохон байлаа шүү дээ. Өдөр өнжүүлэхтэй явна. Ажиллаа хийхэд тэр наашаа зөөж амжихгүй. Тэгэл эренгүүтээ өдөр өнжүүлэхийн 3 хоолыг хийгээл савн тэгэл багыгаа аваад 11:40-с өмнө хичээлд бүр өчрөхгөл. Тэгэл савн өглөө 6:30-д гарахын тулд одоо хэдэд босно гэсэн үг та хэд чинь? 5 би нэг 5:10 20 гэж босно. Хүүхдүүд нэг 5:40 36 гэж босно. Тэгэл босход нь хоолнд бэлдэн тэгээд цаамсаа тэгээд хааш. Бөө ажил юм байна. За тэгээд ажилтаа болж гисэн л дөө энэ хүчинд байгаа юм чинь. Тэгээ хүүхдүүд чи эрт бос сурж байгаа. Аюу хариуцлагатай болж сурж байгаа. Тэгээд өдөр хүүхдүүдээ орой наваал нэг мал өглөөж байгаа шиг аваад тэгээд орой жоохон төгжиж байна. За. Эхнийхээ байшин 6 жилийн өмнө барьсан гэв үү? Тий 19 онд. 19 онд барьсан. За одоо 25 он. Тийм байна. 6 жилийн өмнө барьсан. 19 оны намар эхлээл 20 оны намар дуусгасан даваар. Дүүтэйгээ барьсан гэсэн үү? Дүүтэйгээ барьсан. Яа шүү дээ. Тэгээ ямар ч сан байшингийн нэг дуршлагтай болоод байгаа тийм. Байшингийн дуршлагтай болж байгаа. За одоо тэгээд байшингаа сайхан өргөтгөж байгаа. За хоёулаа бол яг дүрсийг бас
ингээд хоёулаа бас ингэсгээ бичээд авна. Байшин чи одоо хэд хэдийн хэмжээтэй байшин бэлээ? Хэд хэд байж байгаад хэд хэд болгож өргөжүүлж байна? Манай хуучин байшин 8 аргатай байшин байсан. 8 аргатай байшин байж. Амьдарч байгаа талбар нь болохоор 8 араас эдэлтэй нэг гараж гаргаад тэр нэг 65 м квадраттай амьдарч байсан. Одоо уршин ахад 8 7-той сонгосон 56 м. 56 м. 8 7-той ч бараг л нөгөө байшин шиг шахуу хэмжээгээр сонгогдсон. Одоо нэг хоёулын сууж байгаа чинь өргөтгсөн гэсэн шинээр барьсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Энийг сая 8 сарын 3-нд ихэлсэн. 8 сарын 3-нд эхлээд. Урд хуучин байшин урдаа нэг юм трас шиг юмтэйсэн сарчтай. Тэрийгэ буулгаад тэрний хэмжээнд 3 м гаруй сонгочих гэжсэн. Ер нь жоохон ахиухан сонгочих нэгэнтэй хийж байгаа. Нэгэнтэй барьж байгаа. Боломж нь байв. 7 м гаруй сунгаад. Тэгээд сар гаруй яг нэг 40 хонж байгаа юм уу? За 40 хонж. За тийм байна. Одоо эн чинь ингээд 7 м өргөн нь 8 м. 7-г үржих нь 8-ыг хэмжээтэйгээр сунгаж байгаа юм байна шүү дээ. Бараг л нэг том байшин бичиж 56 м. Сэлгэр саруулхан газар байхгүй. Угаасаа агаар сайтай болохоор тийм байна тийм. Иш байгаль харгач гэсэн сэлгэр том цонхтой саруулхан хийгээд энэ зөвхөн галтагаа зочны өрөөл болгох. За. Гэхдээ тэгээд за яг байшин барина гэдэг бол хүн болгоны л одоо боломж болцоонд таардаг ажил л да. Тэгээд зоригийн асуудал байгаа байшин барина чинь барагтаа хүн барьж бол ялангуяа өвлийн дөрвөн улирлын байшинг бол юу юу хүй заабархуу барья гэдэг ингээд шийддэг асуудал биш. Ер нь байшин барья гэдэг санаа зориг бол орсон байж таараа. Гэхдээ одоо тэгээд юуг нөх хөвдөө за 19 онд бол яг хөвдөө дүүтэйгээ барьсан байж болно. Энэ удаа ер нь барилгын баригад авъя барья гэж ер нь бодвол зүгээр л ер нь анханасаа шийдэж байгаа. Тэгээд өөрийнхөө юм өөрөө л хийх дуртай. Тэгээд барилгын баригад бас судлахад амар үнэтэй. Тийм үү. Бид нэр бас материал яаж ийж амар баригад дээр бариул их юм бол энэ ажлын хүсэл нэг 20 сая авчаа бараг болгоод. Тийм байна тий. Зөвхөн бис гадна талынхаа басаадыг хийх гээл нөө баригад судалсан ах. Зөвхөн гаднын басаад хийхэл 8 сая төгчл. Хоо. Тэгэхээр тэр ажлын хүсэл. Тэр 8 саяар тэрийг хийлгэж хахаар өөрснөө тэгэл өөрийнхөө ажлаа зохицуулж байгаа үгдээ үдшиж орой амралтын үгдээр гэл хийгээд. За таа чинь тэгээд яг өөрөөсөө гадна одоо 3 хүүтэйгээ тийм ээ. За хөвгүүд чинь одоо хэд хэдэн настай? За том хүү 19 настай. 19 та. 12 дугаар ангид төгсөд одоо хятад болсон сурдаг. Одоо урагш явцсан. Одоо бол сургуультай явцсан байгаа юм байна шүү дээ. Одоо хоёр дараагийн хоёртой нь үлдсэн. Дараагийн хоёр нь одоо нэг нь 14 настай, нэг нь 12 нас одоо хүрхий. 14-тэй 12-тэй хүрхий юм байна. Тэгээ хоёр жоохон үүтэй тэгээд гуруулаад үзээд байгаа юм байна шүү дээ. Дүү нэг завчланд орой тосолт хийж авсан. Тэгээд ах дүүнэр их чинь ингээд зөндөө байна л да. Тэгсэн чинь бүгдээрээ л тустай амьдралтай ямар би айгүй ядарч зүтрээл тэгж байгаа бишгүй. Та нар яах вэ? Тэгээ бид нар боломжоор тааваараа ингээд болчихноо. Өөрснийхээ ажиллаа хийгээл хөргөл санаан зовоол яаж ийн юунд дутчих яах вэ гэж асуугаад тэгсэн хувьдаа амьдралтай ажилтай хүмүүс чинь тэгээд өөрснийхөө ажлыг зохицуулаад хөдөө гадаанаас ирээл энэ тусна тэгээд чи бусдад төвөг удахгүйгээр айгүй өөрийнхөө тааваараа амьдрах нь чухал шүү дээ. За тэгээ байшингаа ингээд за 3 хүүтэйгээ нийлээд ер нь эхлүүлээгээ тэгж ер нь за том хүүч яг арай 19 настай арай жаахан юмны учрыг болох баг. Нөгөө хоёр хүү ер нь 3 хүү чинь юу гэж яах юм? Байшин барих хэцүү штэй гэх юм уу? Юу гэх юм? Тэгэхгүй шүү. Манай ууч ээжтэй аюу их юм хийгээ сурцсан. За би тэг чинь бас би нэг байгаль орчны мэргэжилтэй болох нь байгаль орчны яамнаас зарсан нэг модны төсөл явсан шүү. За тэнд ороод ташгүй өмнө ерөөс авч чаддгүй байсан чинь цөөхөн тийм төсөлд хамрагдсан. Тэгээ хоёр хүү маань битээр таарч нөгөө эгд нэг аймаг халсан шүү. За тэр үед цаас 45 айлд 200 хэдэн мод чих халавдаа энэ зам. Тий 200 хэдэн мод цаас өөрснөө нөхөө айгу тарьсан. Манай хүүхдүүд ер нь айгу ажилдаа хар бор ажилдаа ойрхон байх гээд хөдөө гадаа их явуулна, мор мад унуулна, нэг юмны сургуулна. Яагаад би ингэж 3 хүүхэдтэй ганц бие эмэгтэй ээжж хотын төвдний байранд амьдарч болох юм гээд. Хүүхдүүдийг л нэг ажилдаа болгоё тийм үү. Одоо яаж өглөө эрт босдог болгоё. Оройн нэг автобусны буудлын дээр зогсоод нэг даарч хүрээч ч юм уу үзэг алхаад үзэг цаг хугацаатай уралдаж за хоол гэртээ хэмжээ цагаа зөв зохицуул сураг. Ажлаа зөв төлөвлөж сураг гэдэг үүднээс бас өөртөө ачаад өгвөл айгүй хол. 7 гүржих 8 хэмжээтэй байшингаа ингэж одоо өргөтгөл барихад за хэрвээ одоо та барилгын баригад бариад хөлслөөд энэ байшингаа баривал
ингээд бүх одоо ажлын хөлсдөөгөө материалтайгаа байсан чинь хит болохоор байв. За тэгтэл та одоо ингээд 3 хүүтэйгээ ингээд өөрөө дайраад одоо ингээд зүтгээд барихаар ер нь одоо нууц швэл төсөв бүртгэн нь хит болж байгаа юм. Хүмүүс бол одоо мэдээж тэрийг л их сонирхож байгаа ш та хоёлаа болж байгаа. Тооцоо хийж үзсэн бараг нэг 100 орчим сая төгөх юм л та халуун хүүтөө сан халаалтын асуудал юунуудаа ингээд оруулахаар тэгээ барилгын баригтай бол 120 морин сая ажлын хөлсдөө тэгж орох юм байна. Өөрснөө хийхээр бизнес чинь яавал амар хялбар хийх үгээд бас боддоо шүү дээ. Тэгин тий. Тэгэл яавал амар хялбараар бат бөх чанартай дулаан алдагдaltaгүй тав тухтай орчин бүрдүүлэх вэ гэдэг дээр бас бодоол талдлаа судлаад асуугаад үзээл уншаал мэдээд тэгээд одоо энэ хайрцангуй гайгүй нэг 40 орчим сая төгрөнд мөн хамаагүй гайгүй 100 саяар барих байсан ажлыг хоёулаа 40 сая төгрөгөөр хийж байгаа. Тэр чил одоо 60 сая хэмнэлт тэмдэглэж чаддаг хэл. Тэгээд адаглаад нэг суурныхаа шороогоор дүүрэх юм бол аюу өндөр сурах жоох метр найтай өндөр тийм суур сутгах байгаа байхгүй. Оо тийм. Тэгээд тэр нэг дундлахын шороогоор хүмүүс доор нь зөөр мөр хэрэг би дурд тэгж чадахгүй шүү дээ. Тэгээд шороогоор дүүрэх нь бол шороо энэ зам дээр гараад эсвэл нөгөө ховоочдын групп байдаг шүү. Тийм тийм. Тэгээд хойч чиглэлд шороо өнгөө авнаа гэдгээр бас нөгөө жолооч нар чи яриад л бас буудах газар мазар олдохгүй гэдэг нь шүү. Тийм. Тэр нь буулгуулаад тэгээ харилцаа ашигтай л байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд яавал амар хялбар яавал төсвөө хэмнэж болох уу? Хэмнэх үү гэдэг тал дээр. Тэгээд яг барилгын барилга дээр хүмүүс аваа ихээр айгүй чанартай материалаар ийм бага зардлаар хийж чадахгүй байхгүй. Өөрснөө хийж байгаа болохоор айгүй чанартай материалаар хөлөгтөн гэдэг ойлголт байхгүй. Тий, хөлөгтөн гэдэг ойлголт байхгүй. Чадахгүй бол тэрийгэ хууж агаад нэг чаддаг хүнээс асууж агаад ч юм уу. Завж хөлөөнд нь гууж агаад хийлгдэг ч юм уу тэгэхээр. Гэхдээ яг хөө зүгээр Монгол хүний одоо сонирхуу зан юм багта. За та бол одоо ингээд одоо туслангийн бүсэд байж та хоёлаа ч одоо ерөнхийдөө ингээд агаартай байна. Эргэн тойронд бол зөндөө лайлууд байшин барилга барьж байгаа байх. Ер нь тэд нар чинь бол манайч нь байшин бариулсан. Гэхдээ бас л ингээд нэг 6 хүнтэй үлээ баригаад ингээд хөслөө. За тэгэл баг ингээд юу л 2 жил шухуу барьж ирсэн шүү дээ манайх чинь. Тэгэхэд л одоо эргэн тойронд чинь бас тиймэрхүү ингээд баригаад төсөлж байгаа баригаад одоо байшин барьж байгаа баригадын хурдаас танай барилга байшин барьж байгаа хурд одоо ер нь ямар хөө байх юм бэ? Манайх айгүй хурдтай шүү дээ. Одоо энэ яг энэ хажууд 2 давхар байшин барьж байгаа. За. Энэ эрх замд ч байгаад айгүй. За. Эднийх наадмын дараа наадмын өмнө ч илүү ихэлсэн. Танахаас арай өмнө. Тачаад тэгээд нэг хэсэг нөгөө хүмүүс наалга болсон ингээ алга болсон. Наадмын дараа амралт болсон. Тэгээд сая 10 хоногийн өмнөөс чинь манай хүүе танаач одоо ирээд бүр гайхлаа шүү дээ. Багцаа хураах гээд авах гээд ирсэн чинь байшин болцсон бахруу гайхаад. Тэгээс янзын баригдтай ажиллаж байгаа юм байна да гэж ботсон гинэ. За. Тэгээд би бас нэг өөр зургийн нэг шат мат янз янз хэрэгтэй болж адилхан байшин барьж байгаа юм чинь. Очоод танаа тэр байна уу манад энэ байна уу гэх ингээд юмас солилцоод айгу. За. Тэгсэн чинь танах ямар баригад ороосоо тэг ялзуулсан байж тээ. За. Баригд юу аах тэг өөрсдөө барьж тэр бүр гайхаад та яагаад худлаа яриад байгаа юм. За. Тэг хүүхдүүд том болох хөөх юм аа. Эрэгтэй хүүхдүүд ялангуяа бүр баг ээжигээ хүрхгүй шүү. За юу хийгээл хийлчих за тэгээд газраа хуучин сарвчаа буулгахаас ахгуулаад буулгаад хадааснуудыг бүгдийг аваад тэгслээ тэр хадаас ахиа хэрэглэхэд ш. Тэгслээл тэгэл нөхөө өөрснөө ухаад пунга өөрснөө зангидаал шүн мөн ингээл юу зурм бүгд бит хоёронгууд чинь бүгдийг өөрснөө хийхээр өөрснөө гэсэн маа дунд хөө би энэ өөрийн 10 хуруугаараа амьдрах орчноо сайжрууллаа. Өөрөө тэрний бүр аягүй бахархаад байгаа. Тэгээ хүүхдээ аюу ядарсан. Оройд бид нар бүр нөгөө хичээлд орохоос өмнө дуусгах чий гэдэг аюу шахуу хугацаанд. Хичээл орохчул угаасаа тэгээд хэцүү болоод би мэдчихсэн юм чинь. Тэгэндээ. Тэгээ том хүүч гэсэн явахоос өмнө дуусгана хоёлаа. Нөгөө дунд хүүч шаа үрлэг үрдээ сүлд ингээ бүр 240-50-аас дээш ингээ өргөөд болоок өөрөөхөө. Яш би бас ингээ залхуураад байгаа юм биш юм. Ингээ өөрийнхөө байшин барих гэсэн мэт миний гар өөрөө ирэхгүй даахгүй байгаад байна. Тэрнээ бүр өөрөө ингээ гутраад авч миний гар ингээ өөрөө ирэхгүй даахгүй байгаад байна. Гэт тэгээд хүүхдээ ядарсан шүү. Тэгсэн мөртөө өөрсөндөө аюу каптай. Одоо гоё болж байна. Одоо энийгээ хийчүүл гоё болох юм байна. Тэрийгээ хийчүүл гоё болох юм байна. Тэрнээс илүү их урам аваад идэв. Тэгэндээ. За 19-т хүүгүүл тэгж хийж 14-т банд бол тэгсэн байна. 12-т хүрэх гэж байгаа жоохон банд юу хийв?
Тэр чинь эхний үед нөгөө нэг бас нэг хилний сургалтанд суух хэрэгтэй болоод энэ дээрээс нөгөө зөөхөд аюу хол хотын дөрөв надаас ачаалтай хөдөө ээж дээр хөдөөний багшд сумын төвдөө нэг зөөрч шалахгүй шүү дээ. Тэнд нэг 10 тоног 20 тоног сургууль хичээл орох өмнөхий ирсэн. Тэгээс хичээл орох төгсөн чинь одоо байшин доош туслахгүй болохоо одоо тэр өөр өдөр шөнөгүй ажиллаж чад би өстө өвдөд болохгүй гэдэг үгэлсээр сэтгэл нь өвдөд байна тий. Тэгээд ирсэн чинь за би нохоогоо сайн харъя. Аяг тавгаа сайн угааж өгье. Хоолнд чинь туслая. Артал. Тий артал. Тэгээд аяг тавгаа тэгэл хойд тал юу л хэрэгтэй нэг аливаа нэг маркер олоод нэг тийм шүрүү болоод ингээд учраас бүгдийг нэг цааш ингээд тавьчих. Энэ хөрх юм дээ. Тэгээд хайгур нэг утас хэрэгтэй нэг нойлын ус ч гэсэн хэрэгтэй нэг утас хайгаад. Энэ байгаа тэр нь тэнд байгаа гэх. Тэгээд бас тэр нь айгүй юутай бараг нүдчих болж байгаа. Тэгэж шүү дээ. Гэхдээ тэрний чинь буугаал өөрөө ингээл зөвүүлдэр чинь бас цаг алдсан шүү. Тэгээд тэр жоохон хөвчин гэлцлөөр тэгвэл хамаагүй цаг юм жаа шүү. Тэгээд нэг хоол мод ажилтаа болоод хоол модноо цагааж мартчихсан. Өө нэр хоол хийж та нэг мах үлдээ байгаа ч юм. Гаргаа тавьчихсан. Яг хөшгөлөө бид байгаа. Яц өөр юм дээ. Түнсэн арилга тавьсан байгаа шүү. За. Нэг жоохон будаа агш ачлаач юм даа. Тэгээд яг тэгээд зогсчихсон. Тэгээд төлөв. Барилга барьж яхад байшингаа барьж яхад хөгжилтэй явдал тохиолдож яваа та дөрөвт. Тохиолдох. Энэ хүүхдүүд чинь бас аюух ноцол. Бүр аюу ядарч байгаа хахтаа гингүүч юу бороо мороо оронгуу чинь ноцолдоо тоглоол хөөцөлдөө бүр ядархаач үл тайхар тийм биш шүү. Яс хөөх юм. Тэгээд бид нэр их орой дан машины гэрэл энтер тусгаад 11 12 1 хүртэл ажиллаад өглөө тэгээд 6 өнгөрөөж босгоол. Эндээ нүгэл дандаа нөгөө өдөр хүүтэй харцаа чинь цавал оройд нэг 10 20 литрээр шанж тавиал өдөр тэгээ хоолыг сайн өгдөө. Хоолоор нь сайн дэмжихгүй. Мундаг л байна шүү дээ. За яаш та хоолоор нь тасдахгүй материалаар битээ тастарсан. Юмны үн айгүй үнд орсон. Материалаас дээр бас нэлээд тасцсан. Гэдэг юм шүү дээ. Харин ч одоо барьж байгаа нэг юм да. За тэгээд хоёулаа яг уу ярианыхаа төгсгөл мэдээж хэрэг таавал би бас одоо танаар бахарч जैन 3 сайхан хүүгээр чинь бахарч जैन. За тэгээд бас мэдээж хэрэг хоёулагийн хөвчлөгийг зөндөө олон хүмүүс үзэж байгаа. Өөрийн гэсэн одоо байшин барих гэж байгаа. Эсвэл одоо өөрөө хөвгтэй хүмүүс бүгд л үзээ сууж байгаа. Ер нь залуучуудтай хандаад ер нь та юу гэж хэлмээр байна? Нийгэмдээ хандаад хүүхдүүдийнхаа хүмүүжил маш хүмүүс сайн анхаараач. Одоо ер нь за дандаа хүүнэртэй хүн болохоор ч гэж байна. Хүүнэрээс илүү охтуудын хүмүүжил маш хэцүү санагдаж байна. Хүмүүсээс гадны нийгмээс сургуулийн орчноос ингээ анзаархаар би ч өөрөө бас нийгмийн ажил хийх дуртай болохоор охтуудын хүмүүжил маш их бараг охтуудаас илүү хөвгүүд маш их хүчээр хийлээд дүртдэг ч юм уу. Одоо тийм зүйл бол зөв энгийнүүдээр харахад маш их байна. Одоо жишээ нь манай 3 хүүхд чинь ээжтэйгээ өссөн. Эмэгтэй хүнийг бүр ингээд түүл төвшөнд хайрладаг, ойлгодог ингээд ийм болохоор эмэгтэй хүүхдийг зодож болохгүй, муухай үг хэлж болохгүй, дээрлэхэж болохгүй, өргөл тултын болж байгаа хэвээр балан гарахгүйсэн ч балаа өгч явах хэвээр. Ядаж нэг машин замаач гэсэн жоохон хүүхдүүд өгтөөд гарах хэвээр гэсэн ойлголттой байхад охтуудын хүмүүжил бол арай л тэгээд охтуудтай хүмүүс хүүхдүүдээс эр хүнийг хайрлахыг, хүндлэхийг заамаар байна. Тэгээ хүүхдүүдээс уцснаас хараат бус байлгаж өөрснөр нь жоохон ч гэсэн одоо нөгөө хүмүүс бас одоо шуухал ахта насан туршаагүй хүүхдээр ийм хүнд юм хийлгээд мэлгээд гэдэг. Энэ чинь өөртөө хийж байгаа хүүхдүүд тэрнээс ингээ хар бор ажлыг хийж ядаж нэг хадаасны толгой зүг зохиос сурахад өөрт нь хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ингээд ажил ийм хүнд байдаг юм байна. Барилга бас ийм байд юм байна. Ингэж бүтдэг юм байна. Гэдгийг ойлгооч. Тэгэхэд одоо нэг хадаас шүрүүп байсан ч энэ 3-ын шүрүүп, 5-ын шүрүүп, энэ 20-ын, 80-ын шүрүүп, 100-ын шүрүүп гэдэг ингээ хүүхдүүд ялгадаг болчихж байгаа шүү дээ. Тэр нэг бүх техник тоног төхөөрөмжтэй ажиллаа хөрөөтөө, дэрэл, ингээ өрөм бүгднтэй харилцаа сурчиж байгаа. Тэгээд хүүхдүүдээ хар бор гэлтгүү, баг гэлтгүү жоохон ч гэсэн ажил сургаач. Монголд юу ирээдүйд ажиллах хүмүүс, ажлын хүчний хүмүүс маш бага байгаа шүү дээ. Цөмрөд гадаг шаарддаг шоо гэж явчаар яг хар бор ажил хийх, яг юм жинхэнэ улсыг хөгжүүлэх хүн байхгүй. Бүгдээрээ л нөгөө нэг IT захим одоо ингээл супер ингээл хөгжөө явж байгаа. Яг жинхэнэ ийм хүмүүс чинь улсаа хөгжүүлэн барилгаа барина юмаа хийн штэ. Тэгэл байх. Тийм болохоор хүүхдүүдээ ингээд ар гэрийн ажилдаа ахуйтай ойрхон байлгаараа гэж хэлмээр байна. Тэгээд бүх сайхан Монголынхаа өрс айгу хамгийн амар амгалан ирүүлэхийг хүсэж байна.
За баярлалаа. За тэгээд яг өнөөдөр бид нар бол бас бид нар чинь ингээл одоо Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг гэж ярьдаг. За тэгээ ярихаараа бид нар чинь нэг ингээл одоо юу гэдгийг Мантахайцсан хатан ч юм уу Ану хатан ч юм уу нэг ингээл өмнөх үеийн түүхүүдийн баатарлаг эмэгтэйчүүдийг яриад ингээл тэрийг ингээл домгожуулаад ярьдаг. Гэтэл одоо бидний дунд бол бас л бахатмаар үлгэр дуурайлал аммаар за зарим талдаа баг одоо энэ эмэгтэйг харчаад баг өөрөөсөө ичмэр шгуул болж байгаа иймэрхүү зүйлүүд бол зөндөл байна шүү дээ. Ингээд 2 хүүтэйгээ 3 хүүтэйгээ за одоо том хүн бол сургуультай явчих. Одоо 12-тай 14 хүрэх гэж байгаа ингээд 2 жоохон хүүтэйгээ нийлээд ингээд байшингаа бариад өөрийнхөө амьдрах байшин ингээд өвлийн байшин шүү дээ. Энд чинь зүгээр нэг амбар барьчаагүй ийм том байшингаа бариад үнэхээр багтмаар за бараг надаас илүү л гэж тэг яг үннийг хэлэхэд би байшин барьна гэвэл одоо баригаа тайгаад судлахаар л гүгээр л байгаа байхгүй. Ийм одоо багтмаар сайхан эмэгтэйчүүд та бидний дунд одоо ч гэсэн байсаар л байгаа юм байна. Энэний нэг тод жишээ болсон энэ эмэгтэйтэй нуур хүү гэдэг эмэгтэйтэй би санамсаргүй байдлаар бас өчигдөр танилцаад өнөөдөр одоо нэвтрүүлэг хийгээд явж байна. Бас үнэхээр надад бол энэ эмэгтэйгээр багтмаар сайхан байлаа. За 3 хүн бас ажил төрөл сураад бас амьдралын хожимын нэгэн өдөр бүгдээрээ л өрх толгойсон ирчүүд болно. Тэр өдөр бол бас нэг аль хадаастай ядаж нэг нөхөрлөө сурцсан байвал тэр хүмүүс ч гэсэн өөрсдөд нь хожимын өдөр хэрэгтэй болох уу гэж бодож суунда. Би ч ялгаагүй хөвгүүдтэй л хүнэлтэй. Тэгээд танд болон танай гэр бүл 4 хүүхдүүд ч юм бол хамгийн сайн сайхныг хүсье. Алтнаас үнэтэй амьдрал чинь муу тариа шиг баян байх болтугай. Амин хайртай бүхэн чинь над жаргалаар бүрэн байгээ гэдэг сайхан өрөөлийг төвшүүлээ да. Тэгээд одоо барилга байшин барьж байгаа юм чинь тэгээд бүтээн байгуулалтын ажилд хамгийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ерөөл Батаршгэ. За баярлалаа. За